Valve компани нь 3 шинэ бүтээгдэхүүн 2026 оны эхээр гаргахаа танилцуулаад байна. Steam Frame буюу бие даасан VR чихэвч, Snapdragon 8 340 үеийн 4 нанометр процессортой 16 ГБ-ийн DDR5 RAM ба 256 1 TB гэсэн сонголттой. Компьютерийн шаардлагагүйгээр VR болон VR биш тоглоомуудыг 100 инч хүртэл дэлгэцээр харж байгаа мэтээр тоглох боломжтой. Нэг талдаа 2160-ыг харьцах нь 2160-ын нэгтаршилтай 2 хос LCD дэлгэцтэй. Хоёр дахь бүтээгдэхүүн буюу Steam машин нь Valve компани Linux үйлдэл системээр суурилсан SteamOS буюу өөрсдийн тоглоом тоглоход зориулсан Steam Deck-тэй адил үйлдэл системээр PC-ийнхэн тоглоомуудыг зурагтан дээр тоглож болох PlayStation, Xbox-тай адил консол юм а. Та Steam аккаунтаараа ороод өөрийн эзэмшдэг тоглоомуудаа хүснэг нь том дэлгэцээр тоглох боломжтой. SD карт дэмждэг 512 ГБ эсвэл 2 ТБ гэсэн багтаамжийн сонголтоогоор сонгох боломжтой. Гурав дахь бүтээгдэхүүн нь Steam Controller. Энэ нь Steam Deck, Steam машин, Steam Frame, суурин компьютер, лаптоптойгоо холбон тоглож болох тоглоомын гар юм а. TMR соронзон thumbstick, HD Rumble буюу чичиргээ, Motion Control, thumbstick-ийн доор 2 trackpad, хүснээрээ тааруулж болох арын 4 товч гэх мэт орчин үеийн контроллеруудын бүхий л цоо шинэ технологи байх ажээ. Тиймээс Steam Deck-ийн талаар товч танилцуулахад зөв цаг болов гэж бодож байна. Steam Deck нь Valve-ийн handheld буюу авч явахад замдаа тоглоход зориулсан гейминг консол. Өөрсдийн Linux дээр суурилсан SteamOS үйлдэл систем ба Lenovo Legion Go, ROG Ally шиг Windows үйлдэл системээр суурилаагүй болно. LCD загвар нь 2022 онд, OLED загвар нь 2023 онд худалдаанд гарсан. Одоогоор тоглож болохоор 19,000 гаруй тоглоом байгаа бөгөөд өдөр бүр тоглож болох тоглоомууд нэмэгдсээр байгаа. Тоглоом тоглохоос гадна десктоп мод ашиглан интернет хөтөж орох, YouTube үзэх зэрэгт ашиглах боломж бий. OLED болон LCD загварын хамгийн том ялгаа нь багтаамж, дэлгэцний хэмжээ, refresh rate, brightness зэргээрээ ялгаатай ба LCD загвар нь 40 Wh батарейтай бол OLED загвар нь 50 Wh батарейтай. Хүч чадал их шаардсан Cyberpunk 2077, Baldur's Gate 3, Expedition 33, Elden Rings, Black Myth Wukong зэргийг тоглоход 25-аас 40 FPS дунджаар байгаа ба 7 эсвэл 7.4 инч дэлгэцээр графика баг болгосон ч бүсгийч харагдахгүй гацхгүй тоглох боломжтой. Хүч шаардахгүй тоглоом болох Hollow Knight, Hades, Megabonk, Boss X Pits гэх мэт тоглоомууд тоглоход асуудал байхгүй 60-аас дээш FPS гарах боломжтой. Steam Deck дээр тоглож болох тоглоомуудыг description хэсэгт байгаа линкээр орж сонирхоорой. LCD загвар нь 7 инч 1280-ыг харьцах нь 800 нэгтаршилтай 60 Гц refresh rateтэй тооч дэлгэцтэй бол OLED загвар нь 7.4 инч 1280-ыг харьцах нь 800 нэгтаршилтай 90 Гц хүртэл refresh rateтэй тооч дэлгэцтэй. Тоглож байгаа тоглоомуудаас хамааран LCD загвар нь 2-оос 8 цаг тасралтгүй, OLED загвар нь 3-аас 12 цаг тасралтгүй тоглох боломжтой. LCD загвар нь 1.5 м урт залгууртай 45 Вт цэнэглэгчтэй, OLED загвар нь 2.5 м урт 45 Вт цэнэглэгчтэй ирэх ба хайрцагтаа хоёулаа кейстэйг ирнэ. Steam Deck нь 2 thumbstick-ийнхээ доор 2 trackpad-тай ба түүнийгээ маус шиг ашиглах боломжтой. LCD загварыг 64, 256, 512 ГБ-тайгаар сонгох боломжтой бол OLED загварыг 512 ГБ эсвэл 1 ТБ багтаамжтай авах боломжтой. Та хүссэн Steam Deck болон удахгүй гарах Steam hardware бүтээгдэхүүнүүдээ манай Little Ruby онлайн шопоор захиалан аваарай. Баярлалаа.